За баярлалаа. Нийлээ эдийн сэдв бэлдэж ирсэн цаг маш бага юм байна. Тэгээд овчлие. Төсөв болон хувьчлалтай холбоотой асуудлуудаар санал хэлэх юм байгаа. Бас зарчмын хувьд асуух юм байгаа. За төсөв дээр бол засгийн газар 120 их найт төгрөгийн хөрөнгийг хөдлөж байгаа. Хөрөнгө буюу бид нар актив хөрөнгийг хөдлөж байгаа. Гэтэл 33 их найдын бид нар улсын төсвөөс татвар нэрээр баталж өгөөд засгийн газрыг ажилд нь оруулдаг 90 их найдын цаана төрийн өмчт аж ахуйн нэгжүүд дээр эргэлдээд байна. Энэ эргэлдээд байгаа мөнгнөөс буцаагаад улсын төсөвт нэмэр болж байгаа орлого бол маш муу байгаа. Энийг сайжруулж ажиллах шаардлагатай. Энэ дээр бас таны саналыг сонсъё. За дараад нь бол урсгал зардлаа цаашид ер нь хөдлөхгүйгээр яг энэ чигтэн зарцаагаад одоо байгаа энэ урсгал зардлын хүрээнд цаашид засгийн газрууд оруулж ирэх төсөө баримталж ажиллуулах их зүгээр байна. За тэгээ гадаадын зээл тусламжаар санхүүжүүлж байгаа төсөл хөтөлбөр дээр Монгол улсынхаа эрх ашигыг сайн тавьж өгөхгүй бол Монгол улс өөрөө алдагдлалд орохуйц ийм гэрээ контрактуудыг маш их хийж ирсэн алдаа дутагдлууд байна. За дээрээс нь гуравт нь бол төр өмчүүдээс хувьчлах замаар цаг алдахгүйгээр салах ёстой болчиход байна. Хамгийн тод жишээ Монгол ардын намын цагаан байрны даргынх нь хаяа одоо үеэл нь төрийн банкны захирал хийж байгаа. Бид нар ийм нөхцөлд шударга ёс авилгалаасаа салах, хулгаагаасаа салах гэдэг асуудлуудыг ярих боломж байхгүй. Яг шударгаар нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад захирлуудын сайхан томилоод нээлттэйгээр компаниудаа хувьчлаа явах юм бол банкудаас бид нэр 40 тэрбумаар нь орлогоож улсын төсөвтөө нэмэр болох боломжтой тал өнөөдөр энэ маш муу төвшөнд явж байгааг тавраа харж байгаа. За энэ дээр та саналаа хэлээрэй. За хоёрдугаар асуудал малчтай холбоотой. Сүв мах хоёр өнөөдөр үнэтэй байна. Тэрнээс босод одоо дайвар бүтээгдэхүүн арьс шир ерөөсөө үн хөрөхгүй байна. Монголчууд одоо энийг одоо сүүлийн хэдэн жил ярьж байгаа малчид бол тэр дундаа. Энэ тал дээр ямар бодлого баримталж ажиллаж ойрын хугацаанд энэ яавал үнд хүрэх вэ гэдгийг та малчдад бас нэг хэлж өгөөч. Яг малчнаас ирсэн асуулт нь бол малчны тухай хуулийн 4.2-9 дээр заасан. Та цогтбоо дарга шүн нэмээд өгье. 4.2-ын өндөр насны итгэмжийн асуудлыг бас тодруулж өгөрэй гэсэн. За тэгээ сүүлд нь бол нийгмийн асуудал буюу Улаанбаатар хот чинь туулын урдны зам гээд 2.5 их найт төгрөгөөр зам барих гэдэг. Энэгээр бид нэр одоо жишээлхэд Баруун аймаг руу гардаг, Баянгар Үүр хангаар руу гардаг лүнгийн замыг өргөдгөх боломжтой. Энэ Улаанбаатар хотоор явж байгаа төмөр замыг судлаад өгч явахад яагаад нийслэлийн засаг даргын буруу шийдвэр гаргаж ажиллаад байгаа юм бэ? Энэ дээр таны байр суурь. Ерөнхий сайд хариулна. За түрүүчийн Баатар гүгшүүний асуултанд нийлүүлээд ер нь хариулахад бид бас энэ төрийн өмчт компаниудын үр ашгийг сайжруулж байгаа. Энэ хамгийн гол үр ашгийг сайжруулах ёстой салбар бол төрийн өмчийн компаниудын асуудал байна. Тэгэхээр төрийн өмчийн компаниудыг хөгжлөх тэр дотор IPO гаргаж олон нийтийн компани болоход тодорхой шалгууртай. Өөрөлдвөл аудитор олон улсын аудитор аудитлэгдсэн байх ёстой. Тэрэнд хугацаа орж байна. Тэр нь 3 жил ашигтай байх ёстой. Тэгжээж олон нийтэд хувьцаанд гарч хувьцаанд арилжаалагдана. Ингэж хөрөнгийн бирж амилна. Ингээ үн цаасны 2 дахь зах зээл, 1 дахь зах зээлд энэ макро эдийн засгийн доктортой байдлыг хадгалахын тулд хүүг бууруулахын тулд хувьцааны өгөөжийг нэмэгдүүлж ийм санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлагатай байна. Энэ талаар жаргалан гишүүнч гэсэн асуугаад байсан. Ингэжээж нөгөө санхүүгийн бүтээгдэхүүний өртөх ямдарч санхүүгийн зах зээл ч гэсэн хөгжих ёстой. Гэтэл энэ чинь одоо 30 жилийн алдааг жишээлбэл 100 хоног дотор засч болохгүй. Одоо жишээлбэл аудит хийх чинь заримдах бол 6 сарын тэр шаардагдаж байна. Томоохон компаниуд дээр аудитын процесс эхэлж байна. Ингээ энэ үр ашгийг сайжруулна. Хоёрдугаар тэр сүү махнаас гадна одоо арьс шир ноос ноолуур дайвар бүтээгдэхүүнийг гарах манай туйлын зорилго байгаа. Энэ нөгөө ухдаг шар алтнаас ургадаг цагаан алт гэж энэ нөхөн төлждөг баялгаа экспортын бүтээгдэхүүн болгох нь манай эдийн засгийн энэ 5 жилийн чиглэлийн үндсэн чиглэл. Ийм учраас энэ 183 сая хүнтэй 2 тэрлион долларын зах зээл Евразийн эдийн засгийн Евразийн холбооны 6 улстай эдийн засгийн чөлөө тулдааны хэлцээр байгуулах асуудал одоо оруулж ирнэ. Энэний гол зорилго бол энэ 3 төрлийн 347 нэр төрлийн бүтээгдэхүүнийг татваргүй хөнгөлөлттэй тарифын болон тарифын бус барьергүйгээр экспортлоход чиглэж байгаа. Энэний үр дүнд бидний хийсэн тооцоолоор таны хэлсэн дайвар бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд 160% өсөх тооцоотой. За Ерөнхий сайд нэмэлт 1 минут. Махан бүтээгдэхүүн гэхэд 140%-аар одоо нухаш, зайдас гэдэг юм уу, хям, каз гэдэг юм уу, ийм бүтээгдэхүүнүүдийг боловсруулад махныхаа экспортыг нэмэгдүүлэх. Арьс ширний үйлдвэрлэлийг шинэ шатанд гарах болцоотой. Энэ зах зээл гэхэд 12 тэрбум долларын арьс шир ноос ноолуур махан бүтээгдэхүүн импортлдог зах зээл. Энийг бид
10% нь нэвтрэгтэл 1.2 тэрбум долларын экспорт хийх юм болцоо бүрдэнэ гэж байна. За 4.22-с малчны тухай хуулийн малчны нийгмийн даатгалыг нэг удаа л нөхөн төлөх тухай хууль батлагдсан. Тэгээд жил болгонд нэг удаа нөхөн төлөх хууль батлагдаад ах юм бол энэ чинь байнгын хуультай ялгаагүй болчихно. Тэр хугацаанд л нөхөн төлөх давуу эрхийг олгосон. Гэхдээ зах зээл дээрх оролцогчид, татвар төлөгчид нэг жигд тэг шудраг байх зарчмыг мөрлөг болохгүй бол цэргийн дэвтүр, малчдын дэвтүр ингээд цусны ялгаад хөнгөлж чөлөөлд үзүүлээд ахцмаа нийгмийн даатгалын сан чинь улам дампуураад алдагдлалд ороод нийтийнх нь ирэх шиг охироод байгаа гэдгийг бас бодох хэрэгтэй.